예, 이거 삼겹살 3인분 주세요. 네? 3인분 저희 400g부터인데. 아, 그럼 400g. 이쪽은 또 저쪽도. 오른 카스 있대? 예, 카스. 카스 새벽냐? 예. Şerim 실림쇼. var. Şerim de vardı sıkıntı şey. 대. Avgasta 실리 시름대. in İngiliz Pakistan. 엔티 다슨 거 İngiliz 같아. Pakistan. 하나 왜 서당스크나 교수도 없어. 아직도 저거 이건 몇 마리 말 바다스크나 뜻이다. 대. 맨 치는 게 보통 바다스크인데 허드 뜨거든 신. 아또 서당스 안들은 자지라 탑 매실 뜻이지. 대. 네? 이제 또 이거 그네. 옛날에 바다스크 해야지. 어떤 사이 옆선 파도 들어서 와는데. 사실 내가 아이 저스 때 왜도 봤어. 대. 전에 들어. 우도 어떤 것 주는 것은 хүмүүс 따라 이어가 진짜. 그래서 서당스 씨는 그렇게 지신지 지신 자에 왔다 소치는데. 뭐. Niet хороший ингедик. Şerim bitti. Зургээд. Хатay монголчууд нэг хаагазар ингээд дай толгой гүйлж суудаг тий. 진로 하나 주세요. 네? 진로. 진로? 소주. 예, 예. 슈퍼스타. 몽골 스타일. 누가 연예인인데요? 아니야. 뭐 하시는 분인데요? 아, 그냥. 세 분 다. 예. 세 분 다 마이크 장착했구나. 됐습니다. 아, 예. 감사합니다. 나 일단 아니야. 하나만 했습니다. 하나만 드릴까요? 네. 카스는 3병? 예. Танаа багш ч арай өөр юм мari идэм үү тий. 고기 치워드릴게요. Ногоо өнгөтэй. 고기 제. 바로 구우셔도 되는데. Sen nerede 어쩌죠? tutsun mu? 이게 본래 꺼졌다 켰었다 시간이 타임에서. Geri tasarı tutsun. Hep bu neymi? 이렇게. Суперстар гэж шууд хандлаа үзсэн. Энэ шил юм байна тий. 아하. Энэ тооцохгүй. Энэ солонгосын дээр ийм байдаг шүү дээ. Айгуу тийм нэг л юм байдаг шүү дээ. энэ болохоор энгийн хүн гэдэг багхгүй. Тэгсэн старууд. Танин дээр ч ер нь хар бүр өндөж их харуулж байгаа шүү дээ. Энгийн байх гал. Ер нь энгийн байх тийм хандлага энэ нэг юм байд юм ер нь. 네. 놔두시면 붙어요. 아, 그러니까 익으면 뒤집어요. 알겠습니다. Яасан. 뒤집어요. Та буруу игээд байна. Түр орчгоо ингээд босоор нь нэг л эргүүл гинэ. Ana monголчин байн байн эргүүлээд идэх. Яг тэр нэг солонгос гэж ярьж байсан байхгүй. Ингээд байн байн эргүүлээд ангууд махан ингээд ямар шүүс болж хатцдаг гэж. Энэ чи ямар мөр юм блэ? Энэ бол Энэ үү? Энэ нагдон. яа нэг нэ. Нагдон гэдэг. Нагдон. Нагдон кан гэж байгаа юм. Энийг авах. Энэ цэний халдуугаа гад. А чи халбахгүй чаддгүй. Үгүй онгол гэж. Аа. Чогоос босгүй ш. Төмөр биш. Хэвийг шингэлж урж байгаа шүү. Шингэлж байгаа мó. Нэмэгдүүлж байгаа мó жоохон шингэлж байгаа. Тий, хүчний бүдүүлж байгаа байхгүй. А энэ наад хадгалж ноголгоч нэм юм тийм үү? Тий. Тэгээ жоохон сандарчлаа уучлаарай. Жоохон сандраад явчихлаа таасаа андарчлаа хазгаа авдаг юм гэдэг. Ано дээр байсаач л чамаар ингэж дайлуудыг гэж бодоод. Чиний завч гарах. Дараараа. Энэ хард. Ингээд байгаа байхгүй. Нөгөө цогтгоос өөр юм байна тийм үү? Энэ асуу уусаа юу авах Энэ вэ? нөгөө багшийнхаа заасныг удам хөгжүүлээд Хөгжүүлээд камерын өмнө худлаа тий. А тэр нөгөө төмөр савхтаа усаа тэгсэх байсан юм уу? Тий, төмөр болохоор яг дөргөөд явсан. Мод болохоор дөрөхгүй л тий. чи үг хэлэхгүй бол Яа на. архицалт үг хэлчихэд арга хэмжээ өгнө шүү дээ. А тий. За та одоо Зайс би нэг мах хэрэглээ. Түлхийдээ явчлаа. Монголын ард түмэндээ хандаад энэ сайхан Мах хэрэг хаалт юм ботсон байх л та. Мах хэрэгөө юу ийхөө гэж бодлоо. Энэсний дээр чаддаггүй шүү дээ. За тий ажил үсч. Өндөр амжилт хүсье. Мэдээж айл нут гэж боддог. Би одоо аавраа явах манай аав увсын өндөр ангаа. А? Тайрсан юм утгагүй. Усан дранга Тий. болоод өгөх. Нэрэ. Тийм үү? Тий, увсын өндөр ангаа.
Ээж болохоор завхных дэг. Найс. Завхны яг альсан маа ээж ч өөрөө баг мэдгүй шүү дээ. Ой замд төрсөн гэдэг юм тий. Өндрөгөө та задгаа завхны сумууд байгаа шүү дээ. Вот аавыг нь Ургамал сав марг юм байна. Юу тураа аав ээж өөрөө хот дээрээ танилцдаг. Тийм үү. Одоо идэх болоогүй. Болцсон. Болцсон шүү нэр. Энийг шарж байгаа юм зүгээр ингэж дээр нь яддаг юм уу? Халаад идэхээр арай өөр гоё амттай кимчээ. Надад гоё амттай санагддаг. Сан утж гинөө. Бусан дээрээ одоо 9 жил гарсан болчихно. Одоо бусаны үе биш үү? Баг унган гэлч мөр юм шиг. Нөгөөс солонгос гэдэг чинь тэгээд бусанаар л бодох гэжтэй. Бусанд одоо тэгээд байгаах нэг л болыг бараг Монгол дэс бол ногоодоо шүү гурилтэй шүү гэдэг шиг бусанд бол тэгээд нэг пэйжиг боб гэдэг шиг болоод хааны багтай пэйжиг боб гэдэг байхгүй юу? Тэгтээ аа юм. Ер нь энд гахааны магтай хоолохгүй. Яг ажиллаж байгаа тохиолдолд байнга хэрэглээд. Ер нь анх ирээд ямар ажил хийж үзв. Тэгээ ер нь явцдаа тэгээд ямар Анх ирэл тэгэл угаасаа энд нэг монголчууд жоохон цөөхөн тэгэл мэддэг хүн ч нэг байгаагүй. Тэгэл угаасаа манай их чинд байсан байхгүй. Манай их чинд болохоор оюутан байж таараад тэгээд анх ирэл үйлдвэрийн ажил хийсэн шүү дээ. ямар үйлдвэр вэ? Нэг 2 сар машины нэг дэрний үйлдвэр. Дэрний төмөр нийтлэлтэй ганцхан тэр төмөр нийтлэлтэй үйлдвэр. Тэгээд 30-40 хүн ганцхан тэр төмрийн нийтлэлтэй байж байгаа. Тийм үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд тэрийг дуусаа тэрнээс хойш тэгээд айл нүдгээд явж байгаа. Нэг хаяаны хийдэг нэг пенер татдаг ажил гэдэг. Сэрмэснэ. Юу нэ? Сэрмэснэ одоо нөгөө дээгүүр нь дэвсдэг язгуурууд байдаг байхгүй. Аа за. Тэрийг дэвсдэг ажил муухайгүй болдог гэхээр тэрийг бас хийж үзээ. Тэгээд чинь нөгөө удирдлын чанартай үгүй юу? Тий, удирдлын чанартай. Зүгээр ганцхан 9 сард хийдэг. 9 сард хийх үү? Тий. 9 сарын ихээс идээд тэгээд нэг 10 сар 9 сарын сүүлдгээд болчихсон хаа. Яг намайг анх хийж явах тугаас юу байсан бэ? Энэ авчи ингээд явангууд нэг одоо энэ том аппаратууд баригдаагүй инжүтэйгэр байсан байхгүй юу? Тэгээд газарт ороод бид нар нураагсаа тэгвэл газарт орж байгаа байрны тэд нар чинь нүүлэх хэрэгтэй болно. Тэгвэл тийшээ угаасаа том биш орохгүй тэгээд бид нар ороод үүрэл гардаг байсан. Тэр үчи тэгээд өдөр болгон үүрэл гурмаа төлөхгүй. Техникт байхгүй тэгээд бүгдийг үүрэл болгоо шүү. Тэгээд эргэж угаасаа 2 өдөр үүрэл явгооч тэгээд үүрээ ивэ олчихж байгаа. Тэгээд дээрээс хаашаа бараг тийм үүрдэг ачаад гараад надад хойс санагдаад байгаа юм чи. Хөөе загнуулахгүй ерөөсөө тэр юм ин өрөөд яваад хүн болон магч байгаа чи тэгээд. Тэстэй хүнд ажилладаг тий. Солонгос хүмүүсийн хувьд бол хүнд ажил. Монголчуудын хувьд бол зүгээр ингээл ажилладаг. Нугасаа л хийдэг ажил. Тэгээ манай Монголд ажиллаж байгаа одоо барилга дээр ажилладаг хүмүүс юм. Тэдний ажил бол энэ бол хөнгөн ажил та. Тэс нэг оюутан багтаа ингээд барилга дээр ажиллаж ингээд байсан үе байгаа юм чи. Тэр үед чинь тэгэл гар бадарчаад хахад угаасаа цаанаас хийх ёстой гэдээ хийгээл бараг машин шороо авахчил хүрцээр аваад идэ би тийм ажил тэгээд хийжсэн болохоор чи энэ дээрээ тийм ажил хийгэрч байна юу? Бараг хүлс гарахгүй байна. Хэцүү байсан юу анх ажиллаж байгаад? Тийм анх ажиллаж байгаад хэцүү. Буцчих юмсан, болчих юмсан, хайчих юмсан. Тийм бол байгаагүй. Үйлдвэрт ажиллаж байгаа анханд бол тийм бодож байсан. Тэгээ яг би ч угаасаа анх хэрэгтэй 2 сар болоод буцнаа гэж бодож ирсэн. 3 сар визээр орж ирсэн байхгүй. Тэгэж орж ирээд тэгээд яг 1 сар гарan болоод байжсэн чинь Монгол виз гарахгүй байна гэдэг юу гэдэг гоо юм болоо. Тэр үуч нөгөө шууд юунаас оюутны виз рүү сольж авдаг гэсэн юм. Эдний өдөртний виз рүү. Аа за. Тэгээд шууд ихнэрээ эдний өдөртний виз рүү солиулаад өөрөө дараадангаар ороод тэр үуч нөгөө виз юу хэдний хэлээр өөртөл дагалдаа орж болдог гэсэн юм. Тэгээд дагалдангаар ороод Очигчтэйгээ Монголоос хамт ирсэн юм уу тий? Тийм. Энэ танаа хоёр хоёлаа энд төрсөн үү эсвэл? Хоёлаа төрсөн. Аа. Хоёлаа төрөөл. Тэгээ одоо хүүхдүүд төрөөд ирэхээр чинь аав ажил хийхгүй өөр хин юм тий? Тийм. Хүүхд төрөөд ирэхээр ихнэр жирэмсэн болчихж байгаа. Тэгээд тэнгуү чи ихнэр ажилтгоо.
Хүүхдүүдээ харна тий. Хүүхдүүдээ харна. Өөр аргагүй л тий. Угсаа Монголд ингээд зүгээр ингээд зүгээр аав ээжигээ хараад зүгээр байждаг гэсэн чинь гин золоос ирэнгүүт ажил дөрөлийгээд юу ихнэр мэгнэртэй болоод ингээд явсан мочаа. Угсаа нэг юм ингээд хугацаатай гээд ингээд заагаад үйд ингээд өгцөн болохоор тэндээ ч мөнгө олох гал тэгээд ер нь амрыг гэсэн бодлоо байхгүй адуу уцаж байгаа. Хаяа нэг хэцүү үед манай шиг амраа даа гэж бодсон ч гэсэн тэгээд тэртээ яриад унтаад өглөөс игээ цаа ингээс ажилтаа яваа. Манай хүүхдүүд чинь бага настай юм биш үү? Тий. Одоо нэг 5 настай, 7 настай. 7 настай. Одоо тэгээд цэцэрлэгс яв. Тий, нэг нь цэцэрлэгтэй яваа, нэг нь одоо нэгдүгээр анги. Хоёулаа солонгос хэлтэй. Ер нь л хоёулаа солонгосоор л юм. Ер нь бага наснаас нь цэцэрлэгт төснө. Тийм багаас нүгсэн. Тэгэл угаасаа эхэндээ нөгөө жоохон Монгол явуулаад буцааж бичрээ, Монгол явуулаад буцааж бичрээ ингээдсэн. Тэгээд хоёулаа ингээд яг монголч биш солонгосч биш зүгээр ч бараг хэлгүй ингээд хоёулаа бараг хэлдэ орохгүй ингээд байгаа. Хараа комплекстэй. Альгоор нэг тань. Тэнгүүч нөгөө нэг ахын нэг өөний ихлэ жоохон ярьдаг байсан. Ярьжлээ сурч ирсэн чи дүүн хурж дүүгээд байгаа. Дүүрэгээ дүүшгээ ингээд ярих байсан. Хоорондоо аваагаар яриа зүгээр. Тэгээд ахын болохоор өөрийнхөө хэрэгтэй гэсэн юм яг өөрөө ярьж хэлчихэл. Тэрээс босны хүнтэй ярьж байгаа шүү аваагаар жоохон хөвчөг. Дүүн нөгөө гайгүй ярьдаг болоод ирэнгүүт. Тэнгүүл гайгүй. Одоо солонгосоор. Одоо солонгос гэртээ ирээд зургуулсан солонгос ярьж штэ. Сургууль цэцэрлэгтээ солонгос. Авч нь бүгд солонгос болчиход. Надад ирэхдээ Монгол ярьж штэ. Би ямар хэл мэдгүй ш. Тэгэл. Чи энэ солонгосыг сургууль сурдаг. Сургууль өөрөө тэгээд явчихсан. Ажил хийгээс бол. Ажил хийгээс бол. Ажил солонгос киноны өндөр үзүүл ойлгохгүй. Ойлгох штэ. Ани бүр нэг юуны хаамантай кино үзгээр нэг жоохон тиймэрхүү. Хаамантай кино үзгээр нэг жоохон юугүй. Айлгын дээр үе харагдав. Тий. Гэмт дэргэн дээр бол бодлоо байгаа. Тэр бол хайр дурлал яах вэ? Хайр дурлал яах вэ? хайр дурлаа. Хайр дурлыг ойлгохгүй. Одоо хайрн дээр амьдарч штэ. Танаа гэр бүлийн хүмүүс харин хэл сайт юм үү те? Манай гэр чинь магистр төгссөн. Манай энэ хавж жоохон хэл сураад арай амархан сурч магадгүй те. Ер нь яг нэг самчууд нэг юм уу хоёр Монгол тэгээд ер солонгосчуудаа ингэ явж байгаа болохоор өөр газар монголчууд их болоод Монгол тиймэрэл явна. Энд бол нэг Монгол тиймэрэл явж байгаа нэг Монгол багаар явж байгаа нэг тийм ажиллаж нэг ховор штэ. Ер нь гэрэл хоол идэхгүй гадар бас ингэж болсон. Амарч байгаа үед мэдээ ч юм уу тэрүүгээрээ л ихнэр хүүхдээ гадар хүүхдүүдээ аваад гарна. Салхин найдаж байгаа гарууд. Одоо иргэрөө. Салхин гарах. Гар. Хонхой. Өдөртөө явж байгаа оройтой. Айлтал тэгээд яг тэгээд хоёрын завч яг таардгүй мó бас. Яг нэг өдөр таарах чи асуудалтай. Андо маха ханаас авдаг юм бэ? Маха тэгээд нөгөө Монгол махны дэлгүүрүүд байдаг. Тэднээс захиалал. Тэр мах Монгол мах биш үстэй. Монгол мах биш. Монгол мах ч угсаа монголчууд гадагшаа ямар экспорт байхгүй тий. Хэл мах хэлэх үү? Хэл мах. Ер нь голцоо тэгээд үхрийн мах л яддаг юм дөө. 14,000 гэдэг хэлнэ. Монголд ажиллах юм шүү. 14,000 вон, 13,000 вон. Аа, Вонер шүү дээ. Тий. Вонер гэхэлэр чинь үнэтэй байна те. Тэгэхээр гайгүй шүү дээ. Тэгэхээр өдөрт авж байгаа цалинтай харьцуулах юм бол гайгүй баг. Яг тийм энэ бол солонгостой амжиргааныхаа төвшин цалингаар харьцуулах юм бол. Тий. Монголоос ирсэн хүмүүс чинь нөгөө шууд 2.5 тоор үржүүлээ. Гэхдээ авж байгаа олж байгаа мөнгө нь өөр болохоор тэгээд. Гэтэ монгол мөнгөөр хийдгэсээгөө. Монгол мөнгөөр тэгээд нэг 30 мянган төгрөг юм уу? 35 мянган, 33 мянган тэр явж байгаа. Зөв өнөө хотлоо юм гэхгүй. Донцод цалин гэдэг одоо хараад ажиллажтэй. Сарын цалин 3 сая орчим. Ер нь дунд цалин гэдэг юм. 3 сая орчим аа. Тий. Тэр явцал байна. 2 сая 800 мянган жоох юм лөө. Үйлдвэр ажиллана. Үйлдвэрийнх нь болохоор цагаар явдаг болохоор нэг цагт 9,000 лөө 10,000 лөө тийм байдаг. Тэгээ сарын 3 сая вонны цалин авч байгаа хүн болно. 12 мянгаар тий. Мах авахдаа их асуудал. Асуудал шүү дээ.
Гэртээ ямар хол гэж төвөр танах. Гэхдээ Монгол бол Юу хийх. нөгөө тэгэл хорхог бодогноос бус нэг үдэл хийчихсэн дээ. Цоо муу хийх үү? Тэгээ цөв хийн. Горилтой шил бараг хийдэг байхаа да тий. Горилтой ч нэг итгэхгүй будатаа ургал хийдэн дээ. Одоо цоо. Хаад гэж будатаа ургал. Гомтой шил. Тий. Гомтой шүү. Ер нь будатаа ургал хийдэн дээ. Гэтэ хорхон модны чулуу бол байгаа. Баа. Тэгээ хаяа жилдээ ч юм уу хэрэг бол. Нөгөө нэг голын иргүү байгаа. Амрууд амраад угаасаа яг нэг ажилтнуудад ингэж ихээр нэг гарч нэг хорхон бодоо яа гэж ямар нэг дэлгүүрээс нь хаа маа захиаж аваад тэгэл тэрийг өвдөл хийсэн. Гэтэ одоо энэ хүүхдүүд чинь томорхон хэрээр одоо сургууль дээр цэцэрлэг дээр янз бүрийн юм хийж байгаа. Харин Тэгэхээр хоолны нэг юу ондоо болно л та. Таярын холцсон хоол ингээд яг гоц жоохон эвгүй гайхаа заримдаа. Юу ч нөгөө яг бодотоор хой гэдэг үгүй. Махын нэг ураа юу нэг ураа ингээд бүтэн нэг явандаа бодотоор хойлохгүйгээр тусаас тий өөрөөгөө голоор холцсон. Өөрөө холихгүй л авдгүй шүү дээ. солонгос солих хийх үү? Солонгос бол хийх. Юусе хийхгүй юу? Ерөөсөө их. Гадар гэх билиг үү? Ер нь өөрөө ч нэг солонгос бол нэг дуртай шээ. Цөөн шиг сайхан байгаа нэг. Цоongийнхаа горил ихтэй ядгийг. Цөөнгийн хурд өөрөөсөө хэлдэг хийчихсэн шүү дээ. цоон бол одоо зөвхөн аав хийдэг эсвэл ээж хийдэг гэсэн юм байна. Зөвхөн ээж тийм. Би бол гэртээ цоон өөрөө л хийдэг. Хайр юм би төлчөөл хайр нь шүү дээ. Өөрөө бас идмээрээдэг. Өөрөө хэн төлчөөл. Яг урьдын тэгэл ер нь голцол хоол модог манай их нэр лээ. Би хаяа нэг туссан. Телевизэн өдөртөө ханаа хэнд байна? Телевизэн өдөрт хоёр хүүхэд. Хоёр хүүхэд. Төрөвч хэнд байна? Төрөвч ихнээс ч дээ. Тийм үү. Надаас юу асах гэдэг юм уу? Шийдгээ юу гэдэг нэг хөдөлгөөд хараас сууж явах юм уу? Үгүй шалтгаан байгаа шүү дээ. Цэвэрлэн шүү дээ. Байранд хийжсэн гэх энэ байранд. 11 жил гарсан болж байгаа. Жил гарсан болж байна. Тий. За одоо яг чамшилд ингээд ажил хийж байгаа залуучууд ийм хөө байр авах уу яаж авах вэ? Хэр үн өртөг зээл гэдэг одоо Үгүй энэ чинь зүгээр юу төрөөс юм байхгүй. тэгтээ харин Тэгэл энэ 20 сая одоо тэгээд орчно. Урьдчилгаа одоо төрөөс чинь яадаг ч нэг урьдчилгаа сэдийг тэдэн сарх хийж илүү. Жилийн гэрээ хийж юм уу? Сар. Одоо зүгээр ингээд барьцаагаа өгөөд тэгээд төрөөсөө өгөөд ивэн амьдчихдаг байхгүй. Их л барьцаагаа өгчдөг юм уу те? Харин саяын барьцаа чинь нэг 50 сая төгрөгийн барьцаа тавиад. Тэгээд сар. Тэгээд 2 жил боллоо тэр байрны сархлаа барьцаагаа бүгдийг аваад гарна. Ер нь энэ солонгосууд чинь зүгээр миний ойлгосноор одоо шинэ ингээд байр өмчлөө шүү дээ. Тэгэхээр доторын бодлож байгаа хатуу юм шиг. Тий. Татвар нь жоохон өндөр юм шиг Тийм үлээ. болохоор ганц монголчууд гэлтгүй одоо нийт солонгосчууд бүгдээрээ төрөөсөө байдаг. Тийм болохоор энд чинь нөгөө нэг нүүдэл суудлах хэрэгтэй байдаг. Тийм бол монголчууд их нүүдэл суудлах хэрэгтэй байгаа болохоор Ажилтгтай манай монголчууд те. Тийм. Яа энд сайн ажиллаж байгаа гэдэг. Яг л хүний нөхцөл байгаа юм чинь. Өөсөө тийм л байна. Би бол Монгол нэрээ ингээд салахгүй байсан. Нэрээ бүр юу ч хийдгүү. Ажил хийхээр баг үстэд гардаад гэсэн чи тэгэл. Энд дээрэл яваад угаасаа өдөр хоногийн үртэл ингээд бүгдээ заагаад өгч байгаа. Тэднээс тэдний орнд ингээд чиний виз дуусах шүү гэдгийг нүртэл мэдчихэж байгаа. Нөгөө тэр оронд надад тэдэн дөр ихтэй гэдэг чи өөрөө мэдчихэж байгаа болохоор тэгээд ажил олдол хийх гэж өстэй гэдэг. Одоо Монгол яг энэ солонгос шиг юм хатуу хэрэглэнтэй болчихсон. Хүний их харчдаг. Хохрожэн гэдэг юм тийм. Энэ чинь тэгтээ юу штэ. Одоо энэ нөгөө солонгос залуучууд ч гэсэн нэг тийм амар ажиллахгүй штэ. Гэтэ хэрвээ түнгээр дээр австрал улсад байж байгаа солонгосчууд амар ажилладаг гэж байна. Тэгээд чи одоо Монгол очоод байх юм бол үгүй хүний нутагт байгаа визэд ингээд дуусчихсан. Энэ бол тэгээд өөсө тултаад байна. Хэдэн настайгаас ирсэн гэлээ. Яг 25 настай байна. Эд ч нэг ой шижигдэх залуу насны дээр ирсэн байна тий. Одоо чиний нүдээр харахад энэ солонгосын залуучууд залуу ирнэ ямар хөө гэдэг Монгол залуучууд бас ямар хөө ажиллаж явдаг гэдэг юм. Би нэг тэгж нэг хүнтэй нэг таарчсан байхгүй. Манай найз Монголоос ирээд Монголоос ирсэн чинь гарч орно гэдэг бид нэг гарч ороод магцханд ороод ингээд тэгээд гисэн чи хич бид юм чи 30 хүржээ 31 мөчнийхтэй 30-тай. Тэгээд хэлсэн чи
хэдэн настай ил гэдэг чинь 30 таа гэдэг. Аа. Тэгж тоо би бол одоо ингээ 35 таа 33 таа гэж чинь. Чамаас би 3 ахаа гэдэг чинь за гэдэг. Би хайлтмал ярьдаг бастай. Найзтаас орчуулж өгөө тэгж гэдэг. Тэгээд зүуд гэж юу юу хүмээгөө солонгосгүй юм. Надад сонир санагдаж байгаа. Юу хүмээгөө гэж асууж сурдгаа гэдэг чинь. Тийм үү. Тэгээд сонгуулийн төлбөрийг яаж олох юм аа гоо. Үйдээс авахгүй юу гэдэг. Юу би ажил хийгээд ингээд яваад штэ. Би одоо 2 хүүхдээ гэсэн чинь ингээ гайхсан байгаа. Тэгэхээр тэр солонгос хүүхдүүд тэр хичээл ондөр хандлагатай хүмүүс юм шиг байна. Хэлэдэн ер нь бол яг амар сууч чаддаг хүмүүс юм шиг санагдсан надад. Бүргэл юм шиг. Ер нь тэгээд явандаа нэг хэдүүгээр буцаа гэсэн төлөвсөн байгаа юу ер нь? Хугацааны хувьд Ер нь одоо төлөвсөн юм байхгүй. Мөнгөний тоо л. одоохондоо бол ингээ байгаа л. Одоохондоо нэг толгойдоо нэг мөнгөний тоо хийдсэн. Тэрийг хэлэхгүй л дээ. Тэрийгээ л одоо болохоор явна. Тэргээл болгочоод тэгээд хитээч хамаагүй буцнаа. Ер нь одоо угаасаа тэгээд Энийг асах гэсэн үг юу? Цараа ихтерсэн тэр шамтаас санал нийлдэг. тэгээд одоо дүмгдэргөө болоо болцсон бол би буцвал дагаа буцсан л та. Яагаад гэвэл энэ Монгол ихнэр юм ба шүү дээ. Тий. Энд чинь ирээд солонгос шиг ааш замтаа тэр болоогүй, хувраагүй, хувьсаагүй. Гайгүй. Ер нь монголчууд хэр хувирч хувьсдаг юм бэ? Ер нь монголчууд хувирдаа солонгосчууд ер нь өөрсдөө хувирдаг хүмүүс байх шүү дээ. Ер нь яг ингээд нэг юм зүтгэсэн яг тэрийг л хэлдэг. Монголчууд юм хийж байгаа. За эрд бүтгэж үг байлаа. Дараагийнхаа ороо гэж. Монголыг болохоо хүссэн байгаа энэ албаар монгол хэлийг харуулж хамтарч байна уу? Тий. Байгааны юм уу эсвэл? Байгаа нь чинь ер нь бол эндэж өөрөө сонголоо тий. Өөсөө монгол хэлсэн тэгээд монголоор л явна шүү дээ. Хүүхдүүдээ том бодоод ямар байгаасаа гэж хүсдэг. Сургууль сайн боловсрол монгол хэл солонгос хэл хаана амьдрасаа гэж боддог. Тэгээд хаана амьдрах нь яг гоо тэгэл юуцсан өөрийнхөө мөрөөдсөн юмдад хүрээсэй гэж бодож байгаа. Дараа нь ингэж би нэг тим мэрэгчлээ байсан бол тех байсан юм даа гэж харамс марамсахгүй тий. Өөрийнхөө гой хүссэн юм аа гээд тэгээ сайхан амьдарч ивэл тэгэл тэр болоо да. Мах туушлаа ер нь дахиж махамчгүй юм. Махамч өгөө л та. Удаа би төлж байгаа шүү өнөөдөр. Энэ уусаа. Махамч өгөө л та. Тэгэл тань гэстэй. Өнөөдөр манай мэдээцэн монголчууд төсөл таныг урьсан юм аа. Ямар ч байсан хэдэн хоног үгүй өснө эцэст одоо ингэ өмшөөрөөд ярьсан дасна гэдэг юм л та. Тэгээ наа үрсэн. Өнөөдөр бас махсах шаарна энэ тэрийг судлаа хуурж авчирч байгаа. Сулгаад. Тэг баярлалаа. Тэгээд гэр бүлд нь хүүхдүүд нь мөрөөд нь сайн сайхан бүтээх хүсэв.